Монгол генералийн өдөр жил бүрийн 4-р сарын 28-ны өдөр тохиодог. Монгол улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 82 жилийн огтон бид Монгол улсын 198 дахь генерал Баасан дамбыг онцоллоо. Түүний хувьд зэвсэг төвчний салбартай амьдралаа холбоод 33 жил болохдоо автотехникийн ашиглалтын инженерээс батлан хамгаалахын дэд сайд болтлоо дэвшин эдүх санаачлагтай ажиллаж иржээ. Баасан дамба 1975 онд Булган аймгийн Сэлэн суманд айлын ууган хүү олон төрж байжээ. Түүний хувьд аавынхаа ажлын ачааллыг харж өссөн тул цэргийн хүн болохгүй гэх бодолтой байжээ. Зарим уран зохиолын багш болохыг хүсэж байсан тэрээр офицер болох мөрөөдөлтэй найзынхаа хамт сургуулийн хуваар судалж яваад нэг өдрийн дотор шийдвэрээ гаргаж цэргийн их сургуулийн автотехникийн ашиглалтын инженер мэргэжлийг сонгосноор энэ салбартай амьдралаа холбожээ. Аавын одоо тэр дүрм товцос хороом гялалцсан хороом тэр эндүүдлэгтэй дүрм товцол миний сэтгэлийг татдаг. Би 96 дахь ангиас хойш аавынхаа офцыг одоо илдаалд өмсчихсэн л дээ. Би бол уран зохиолын багш ч юм уу тийм сонирхдаг байсан. Яг тэгвэл чиргээ хүн бол цаг наргүй байна. Тийм. Манай бол одоо тохойд нөгөө барилгын сэргийн ангичаан 37 эхлэнгүүд барилгын бригад баг болоод нөгөө сум суурин хөдөө аж салбар хотод томилтоор явна. Тэгээд нэг яваад ирэхэд 14-өөс 21 хоног хэдэн сар болоод нэг барилга дуусаад цэрэгтэйгээ хамт бууж ирдэг тийм учраас цэргийн амьдралд орохгүй гэж бодож исэн. Тийм. Гэтэ хожим бол шийдвэр өөрчлөгдсөн л дээ. Энэ киберэлгэлийн цэрэг энэ байгууллагын одоо манай бидний санаачлаа энэ лого хийж ирсэн. Тэгээд анхны командлагч нь болгоныхаа анхдагч шүү дээ тийм ээ. Тэгээд би киберэлгэлийн цэргийн анхны командлагч. Тэгээд томлогдоод гэнээл авч ирсэн. Энэ нөгөө өнгөн дээр их маргаан гардыг. Тэгэхээр нөгөө манай агарын цэрэг бол хөх цэнхэр хураа замын цэрэг ногоон байдаг байхгүй газар гэдэг утгаараа. Тэгээд энэ болохоор ногоон өнгө цэнхэр өнгийг холихоор тэнгэрийн өнгийг болохоор энэ өнгө үүсдэг үед нөгөө мягаавтар. Тэгэхээр нөгөө яадаг вөхөр одоо хураа газар тэр агаараа энэ орон зайд энэ хоёр хорон зай нийлбэр дээр кибер орон зай оршдог учраас энэ хоёрыг хамттан гэсэн утгаар. Баасан дамб генерал аавтайгаа барилга дээр ажиллаж өснө нь түүнийг төсвөр төвчээр тууштай зан чанарт сургасан байна. Түүний хувьд 2 шатны сургуульд 30 орчим мэргэжүүлэх сургалт дамжаад үргэж салбартаа тууштай ажилласнаар аав ээж нутаг орныхаас бахархлыг төрүүлж чадсан шигэ зэтгэлийг нь алдалгүй цаашид салбараа тэргүүлэн ажиллагаа хийж байлаа. 1944 оны 4 сарын 28-наас одоо генерал цол Монголоос олгож ирсэн. Тэгээ би 198 дахь генералын одоо өмнөхийг надад олгосон байдаг. Тэгээд сайхан миний хувьд төдийгүй тийм ээ. Манай одоо гэр бүл ураг удмын хувьд генералын гэж одоо хов хүнээс илүү ижаав нутаг улсныхан их баярлдаг. Энэ бол одоо магадгүй би төрсэн сайхан нутаг ус төрөөсөн ээж аваа хоёр одоо өгж байгаа миний одоо хамгийн дээд одоо хариу ач юм уу гэж боддог.